Өчигдөр бурхан Христийг дагахын тулд бид түүний зүрх сэтгэлийг олгох ёстой. Бид үннийг хэрэгжүүлж үргээ гүйцэтгэх ёстой. Энэхүү бид бурхны зүрх сэтгэлийг хангаж чадна. Бид үргэлж залбирч бурхны үгийг уншиж, бурхны үгийг сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрэг явдалтай тулгаран бид үннийг ирж хах ёстой. Бурхан руу хандсан зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид бүх зүйлээр бурхны шинжилтийг хүлээн авч, цаг ямагт иймээсэн зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид үннийг хэрэгжүүлж чаддаг байж, бурхан дуулууртай зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид үннийг олох ёстой, тэгж байж шаардлалт гайзуулан тулах итгэлтэй болж чадна. Бид өөрсдийгөө бурхны зохион байгуулалтад даатгаж, бурхныг дуулууртай дагаж өгөх хүртлээр үнэнч байх ёстой. Нар үргээ биелүүлэхдээ ив найртай хамтран ажиллаж нэгэн зүрх сэтгэлтэй байх ёстой. Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд бид чадах бүхнээ хийж бэрхшээлийг үл хахран бэлэн байх ёстой. Бид бурхны үгийг сонсож үнэн шудрах хүмүүс байж, бүх зүйлээр бурхныг тайван байлгах ёстой. Бид зөв шудраг байдлын төлөө сэт сангаж, тасралтгүй ирж хааж, бурхныг их асар их тэмүүлэлтэй байх ёстой. Бид төгс болгохын тулд үннийг эрэлхийлж, бурхныг хайрладаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид зүрх сэтгэл оюун ухаанаа үүрэгтэй зориулж, бурхны даалгавар түнэнчүүлдэх ёстой. Бид бүх зүйлээр бурхны санаа зорилгыг бодолцсон үзэж, зүрх сэтгэлээ бурхны зүрх сэтгэлтэй холбоотой байлгах ёстой. Бид сайхан цангилсан гэрчлэл хийж хамтдаа бурхны зүрх сэтгэлийг хангах ёстой.